Хай, за бүгдээрэнд нь өглөөний мэнд. Дараагийн аялалдаа гарахаар Narita Airport дээр ирсэн байна. Өчигдөр хэд хоног ажиллаж байгаа, дүргэлжлүүлээд гадуур аялаад тэгээд өчигдөр жоохон нэг цагийн нойртой юмаа бэлдээд тэгээд өглөө эрт харж ирсэн гэрээсээ одоо Наритагийн дэлгүүр болон ресторан байрладаг хэсэгт сууж ийн. Өдөр 1:55-аас ниснэ. Яг гэрлүүгээ харин тэгэхээр мэдээж гоё байна. Яг буцаж байгаа үед тулаад ирэхлээр яг хүн болгон миний нөгөө нэг айгу хичээдэг байсныг хардаг байсан байна. Тэрийг минь ингээд дэмждэг байсан байна. Тэгээ над ямар ч шалтгаангүй надад сайхан сэтгэл гаргах маш олон хүн байдığım байна гэдгийг бас мэдэрсэн. Тэгээд буцтаа нөгөө Бээжингээр буцаж байгаа болохоор яг гоё газар үзээд аялаад хүслээрээ явж байгаа болохоор сайхан л л да. Гэтэ ингээд надад яг юу болохыг мэдэхгүй, юу тохиолдохыг мэдэхгүй. Тэгээд Бээжин гэдэг улс, Хятад гэдэг улс бол бас тусдаа Хятад гэдэг улс бас тэгээд тусдаа улс юм байна. Бүх юм ингээд хэрэгэлдэг аппликейшнүүд нь өөр те ингээд мэддэг ч гэсэн яг ингээд тулаад ирэхлээр бас жоохон сандард юм байна. Google Map-ных нь аппликейшн өөр, төлбөр төлөх аппликейшн нь өөр. Хэдийв ингээд бэлэн мөнгөтэй явсан ч төлбөр төлж болох үгүй бас мэдэхгүй. Тийм учраас ингээд буцаагаад дансандаа мөнгө авч явах хэрэгтэй болоод ер нь бол маш их хэрстэл тэгээд 2 жил амьдарсан болохоор ингээд бүх юм аваад явж байгаа. Миний том чемодан, жижиг чемодан тэгээ 2 цүнх. Ямар ч байсан эхний сэтгэл гэвэл гэртээ харин ээж авдаа очно, эх орондоо очно гэдэг бол үнэхээр гоё. Үнэхээр өгөр хэлэмгүй сайхан мэдрэмж. Тэрэн дээр ингээд хүн айн гэдэг чи өөрийгөө эрслээс өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг гэж юу ойлгодог жоохон айдас байна. За тэгээд дараагийн аз жаргалтай гоё бичлэгүүдээр бас уулзах хаа гэж найдаж байна. Баяртай. Буудалд орж ирлээ. Өнөө маргааш уурч авах. Өдөр яаж явна? За буудлынхаа өрөөг тэмдэглүүлье. Нэгхийн өрөө 690 юан. 2 хоног 3 өдөр. Инглиш орж ирэл инглиштэй инглиш ингээл бодломодол шингэний бороо цонхороо юм харж болдог. Тэгээд малгороо за өнөөдөр одоо жоох юм ярьж байгаад өнтөж ямарья. Хай. Яа. Өдрийн дараах 50 жижиг яриа тэгээ бас ингэмээр юм байна, тэгмээр юм байна гэж бодсон юмудаа хэлмээр санагдлаа. Хамгийн түрүүнд хэлийн мэдгүй улс руу ганцаараа явдаг галзуу үйлдэл битгий хийгээрэй гэж хэлмээр юм байна. Би
Гэтэ ингээд тодорхой хэмжээнд англи хэлээр ярмаар байгаа ч гэсэн урдаас яг англи хэлээр ярихгүй урдаас хятадаар ярихлаа би урдаас нь японоор яриад байгаа. Яг ингээ өөрийн мэдлэхүү. Гэтэ ингээ яг ойлголцохгүй байгаа биш яг ойлголцож болж ийн бусад ингээд тусалж байгаа ах эгч нар найзууд тэгээд Японд байдаг манай хятад найзууд гэ бүгдээрээ тусалж байгаа. Болохоор бас гайгүй яваад байна гэж бодож байна. Тэгээд Наритагаас Бээжингийн airport дээр буучаад буудалтай ирсэн. Буудалтай бол 2 өдөр, 2 шөнө 3 өдөр болоод буцахаар явахаар. Тэнгүүд анхаармаар санагдсан зүйлсүүд нь гэх юм бол Wi-Fi байлаа. Яг би гэтээ юун дээрээс нь нисэх дээрээс нь би ядаж надтай шууд англиар ярьж байгаа гэж бодсон л доо. Тэгээд би ингээд Wi-Fi дугаар ингээд eSIM ч юм уу ингээд авмаарайна гэсэн чинь ойлгоогүй. Тэгээд би буудлынхаа хэлээд энэ руу яаж явах вэ гэсэн чинь бас жоохон урдаас ингээ Google Translate энэ төр ашиглаж мэшлээ жоохон өгөөл юм их ойлголцож чадаагүй. Тэгээд автобус таксинд суугаад таксист гэж шууд намайг ганцаараа ингэ микроавтобусын суулгаад тавьчихж өгсөн. Тэгээ шууд буудалтай ирсэн. Тэнгүүд яг интернет асуудал нэг тиймэрхүү буудал унааны асуудал интернет байхгүй болчихлоо ч угаасаа би ингээ шууд метро харж явж юм чадахгүй болчихж байгаа шүү дээ. Тийм учраас шууд буудалтай ирээд ингээ төвхөнцөн. Одоо ингээ буудлынхаа Wi-Fi-аар ороод бас Wi-Fi-тэй холбогдохгүй нэлийн болсон. Ер нь бол төсөөснөөс айгүй олон тийм юутай ажиллагаа ихтэй байгаа юм шиг санагдаж байна. Надад энд Японы хятад ашигладаг утасны дугаар гэж байхгүй багт чинь Wi-Fi-ийн орохын тулд заавал хятадд ашигладаг дугаар дуулуугаа нууц код авчиж ашигладаг ч юм уу. Тийм жоохон хэцүү санагдсан. Гэтэ тэрийг би найзуудаас авсан болохоор болцсон. Метроны хувьд гэвэл ингээ одоо харахад бол жоохон map дээрээс минут алхана тэгээд сумын гэсэн юм харагдаж байна. Маргааш үжигсэн универсал орж үзэн өглөө өрт гараад яг ойлгох нүгөө явж үзэж хагаад тэгээд бас тийшээ айгүй гоё юу байт юм байна. Coin амралтын тийм хүрээлэн тэгээд ойрхон Бээжингийн юуных нь юм уу коллеж байдаг юм байна. Технологийн коллеж гэсэн байна. Зүгээр яг тиймэрхүү юмнуудын ойрхон харъя. Тэгээд нөгөөдрөөс гэрлүүгээ харих зүг рүү хөдлөнөө. Тэгээд марц өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү сонирхолтой бүх юм амар гоё бас шууд юм гоё дардам янз янз байсангүй. Гэхдээ бас амар хэцүү байгаад ингээд байсан бол байсангүй. Өөртөө ярилцаад яг ингээд тулсан үед амар шийдвэрүүдийг яаж гаргах вэ? Юмд яг яаж бэлтгэх гэдгийг бас арай жоохон ойлголоо гэж бодож байна. Амар ухаарлын юм байна би бүр өнөөдөр. За тийм маданы шахамлаарай. Тонтита. Хорте одоронгорч Хүслийн чихэр шонаси Бодлын хөлөгөр одоо хайлаа Болор өнгөн шунаси Тавтанар сорэ антнохтоо надад бол үнэхээр сонирхолтой байлаа. Чамдаа ингээд хэлээр нэвтэж биш чамдаа үнэхээр ингээд хэлээр нэвтэж байгаа юм шиг шалгуулаад камер чанараад орж ирсэн юм байна. Тэр ингээд хураа авсан. Юу ихи хараар байсан эжи авасан байна. Интернетээс ирээгүй. За ханзныхан бичнүүдийг тулгаад хаалаа. Дуудлага нь ямар өөр юм бэ? Заав юу хаа. Тэгээд нэг урсгалтай юм бахта ингээд цааш ийшээгээ явдаг гэж байхгүй. Нэг зүг рүүгээ л тойрд юм болов уу? Руугаа хийчихээ.
Түрүүний миний суусан жижиг стейшн байсан болохоор шууд нэг руугаа тарьсан байна. Энэ болохоор нөгөө тал руугаа явдаг, гэдэг тал руугаа явдаг юм хоёр лайн байгаа. Тэгээд эндээсээ яг цаашаа дараагийн боловч нэгэн таарсан гэж хараад суулчих хаа болоод авчих. Энэ нь ханд жоохон мэддэг. Энэ ханд лаг мэддэг гэсэн үг болохоор аюу амар юм байна. Эцгийн Universal Project гэх энэ бүр Universal програмаас өмнө байдаг дэлгүүрүүд юм байна. Би ганцаар юу хийж байгаа юм болоо? Өнөөдөр бүтэн энэ юм. За ганц хэрэгтэй дэлгүүрүүдээр нөрөө. Ёо, ингэсэн чи яг л хятад биш өөр газар яаж байгаа юм шиг үлдчихэж байна. Баян саяж байгаа нэг хятад юм сонсоод юу ч ойлгохгүйсэн чи. Дуугийн нүрт сонсоод ойлгосон чи гоё. Тараа! Ийшээ ингээ буудлууд нэт юм байлээ. Сая нөгөө нэг Universal-ийн аппликейшнийг татсан байсан. Тэгээ мэфэр хийсэн чи ингээ буудлууд. Одоо энэ нэр ингээ хаалхаараа гэж. Бурхан минь энэ очиж байгаа хүмүүс хардаа хаанаас нь очих юм болов? Яагаад очилоод байгаагаа ойлгохгүй байна. 都没有延伸，中国那个大厂还是有点看不见，太好了。有点。 Өнөөдөр хэдэн өдөр 30 хэдэн фильм заяа энэ. Тэгээ 30 хэдэн фильм гадаа бараг цаг зогслоо. Цаг жоо 40 минут. Хасалтаа шалгуулаад ороод ирсэн.精彩的捕食者，奇遇抱月霸王龙在开幕结束，欢迎你们来享受中国经常留在对象抱月霸王龙安全情况在行动前展开。Худлааштай энэ худлааштай гэж бодсоор байгаа гарч ирлээ. За ингээд орсон үдсэн газар болгоно хамгийн сүүлд нь ингээд дэлгүүрээр нь ороод гаргад юм байна. Тэр нь амар дэжгүй санагдлаа ингээд авах үдтөөсчаал авмаар санагт юм авчаал гарч. Бас ингээд эдийн засгийн хүчтэй амар бодлоготой аваад. За одоо би Jurassic Park дээр суучаад гарч ирж байна. Гарч ирээд бас ингээд ресторан хоол тэгээд юм байна. Хүнхээ болохоор айгүй локерн айгүй таалагдлаа. Шууд нүүрнийхэн фейсийг уншуулаад сонгоод фейсээ уншуулаад түгжээл хар ингэдэ буцаагаад фейсээ уншуулаад юм авчих. За дараагийн这个应该。Beijing Universal Studio гэж бичигтэй. Kung Fu Panda.
ゃないかな。Конфугаас гарч ийн ингээд морин тойруулгын тоглоом, суудаг иргэдэг тоглоом, тэгээд мөн автомат тоглоом, дээрээс нь үдэл тоглох автомат тоглоом, тэгээд цааны газар тэгээд конфуг фантаны тэгээд гоё юм байна. Кумотигай. Гайхалтай халуун байна. Harry Potter-ийн Hogwarts энэ хэсэг бол надад айгүй хурдан байлаа. Яг Японы Harry-гийн студио, Harry Potter-ийн Universal студиотой нэг ажиллах юм байна. Зарж байгаа бараан ч гэсэн адилхан юм, нэг адилхан байдаг юм байна гэж бодлоо нөгөө ийм том юу гэдэг ихэд хаврхан байдаг студионууд учраас зардаг бараан ч гэсэн адилхан байдаг юм байна. Ингэж бодсон. Одоо бүгдээрээ. Kasi ерөөсөө ирэх яваг болчихлоо. Энэ ч хөдөлгөөн шүү байна. Энд бас миньон байгаа гэсэн. Танашими шитэ мигашиока. 别叫了，他走了。今天是他生养我们1周年的纪念日，你们觉得他忘了吗？当然没忘，没事，爱跟你走。Би ууг нь энэ булангаар гарч ирээд тэгээд ийшээгээ шууд ингээд ийшээ буугаад энд ингээд метро гоохгүй юу, энд суух хэрэгтэй байсан чинь амар өөртөө ихтэй такси дуудлагын унаа зогсдог. Тэгээд автобус байсан уу юусэн. Тэгээд өөртөөхөө нөгөө нэг машина тавьдаг паркинг руу орсон за. Баг машина хайж авч уун гарах гэдэг юм хайш. I'm sorry, I wanted to go in the station. But no one talking in all people in English. Бүгдээрээ нэг Америктад англиар ярьдаг юм. Угаасаа дэлхийн 3 дахь 2 дахь хэл болсон болохоор ихтэй хэлээрээ л өөртөө ярьдаг. Энэ болоо гэж бодлоо. Yawi, Harry. Thank you so much, and everybody, and Beijing's Universal Studio. Тэгээд ийм нөгөө нэг өнгөөр ялгагдсан хэсгүүд байгаа. Эднэр болохоор шууд дараагийн лайнд байгаа нөртэй хийж хэлдэг хэсгүүд гэсэн үг юм байлээ. Гэр өрнөө сайхан буудлын орж ямрыг да. Бүр ядуурчлоо. Япичино миний яаж да. Хана япичино. Инэдрээ. За, Бээжинг Day 2. Шинэ өдрийг бодвол хаашаа яаж явах ойлгодог болсон. Арай гайгүй байна. Айгаад байсан юмнуудаасаа жоох ингээд аргын болоод сандралгүй тайван хийчихлээр болох юм байна гэдгийг
Ойлголоо. За Universal бол үнэхээр гоё ялээ. Тэгээд маш халуун байсан, жоохон халуутсан. Өөр орой бүр яг хаахт нь гэрлийн шоу болдог гэсэн гэтээ тэрийг үзэж чадаагүй. Жоохон ядраад. Одоо маргаашийнхаа юмыг бэлтжихэд маргааш өөрөө бид нэр өглөө эрт гарна бодлаасаа. Эрт жоохон 12-оос гарч болно гэтээ өглөө гарчаад 90 орохын тулд шөнийн автобусандаа бичүүлэх хэрэгтэй. Яг маргааш ямарч байсан. 90 рүү явнаа. Тэгээд өнөөдрийн байдлаар нэг ингэсгээд одоо чадвал гарч басаа гадуур мэдтэн. Тэгээд юу яа. Дэлгүүр хүнсний дэлгүүр байна уу гэж бараа боловч үзсэн. Ер нь бол яг адилхан Японд байгаа юмнууд байсан болохоор атмаар байсан юм бол байсангүй. Тэгээд тийм уух юм да. Энэ болохоор зүгээр газтай ус. Тэгсэн хамтдаа гэсэн. Гэхдээ яг энийг нөгөө яаж анх намайг ээжтэй би нэг 12 3 настай байхдаа ирэн явж үзчихсэн хгүй. Тэгэхэд энэ биш юм болов. Нэг тийм зүгийн балтай. Цай биш. За, уун. Энэ багтаж одоо тань. Бараг биш вэ. Гэтэ дэжгүй мэн. Бодлаас нэг устай. Өдөржингөө нэг буудлынхаа устай тэгээд Японоос дандаа хийж авчирсан шоколаднуудтайгаар өдрөнгөрсөн байлээ өөрөө хоол идчихээ. Бас хийж цаагуунаа цаа. Тэгээд өнөөдөр нэг юм л хөө. Өөрийгөө ямарч хагаад нааштай бэлтээ. Бас өдөр чинь харж сэрнэ. За эндээс үгэндээ метронуудын лайн нь тэгээд йений сонгоод эндээс авчтсан байлээ. Мэдвч машин. Хөөстө божигнол буудлаасаа гарч ирсэн. Нөгөө нэг юуны маань буудлын маань мөнгө онлайнаар төлөвлөсөн гэхэл буцаага надад онлайнаар өгнөд. Тэгээд онлайнаар авах боломжгүй байгаа учраас авсан Японд авсан онлайнаар авахгүй та. Японд байгаа найз руугаа шилжүүлээд найз минь хятад руу шилжүүлээд хятадын юм маань буудлаас над руу юм маань өгсөн. Тэгээд буудлаасаа би ингээд одоо үсгдэг залуудаг. Хэрвээ ингээд ачаага нүдэн байруулаад метронд ирсэн. Метроны маань хүн намайг угаасаа аялж аваа хэл мэдгүй хэлсэн юм шиг байгаа. Тэгээд намайг метроныхон үүдэн дээр метроны хүнээр дамжуулсан. Одоо ямар ч юм шиг нэг метроор 13 буудлыг яваад анцаараа аялахаар өөрөө зургандаа орно, өөрөө зургаад арна, өөрөө ачаагаа зөөж гүрүүшиг хийн, өөрөө мэфэ харна, өөрөө аялах газар сонгож очино, өөрөө идэх юмаа сонгоно, өөрөө ядруул амарна, өөрөө ер нь л бүгд өөрөө. Тэгтээ ханжил гэдэг юм да. Гарцаар гараад 11 минут алхачвал автобус хичээлэх газар дээр очино. Тэгээд өнөөдрийг бас жоохон явж агаад ирээ хатруу явцгаая. Мадани Маяко гамбаримас. ちょっと頑張っている時バスのところに行くのでバスの乗り方に行ったと後でイレン行きましょう。じゃあね。오늘 샌나스. Яач ингэж хүээр гошоод Японоор хэлэх гэдэг үлчиж. Тэгээд биш англиар хэлнэ гэж бодоод хэлхингүү Япон англи хоёр үг хойж мөлөө. Төгсөртрөө гоё ингэ хойлохгүй. За шууд англи гээл англи үг. За шууд Япон гэж Япон үгээр ярьдаг болмоор байна. Ишээ явсан тул баваа. Өчигдөр би хоёроос 6 янаар авлаа. Шинжлэх ухааны нэг ус нэг уустай талах 10 янаар авлаа.
Чамайг энд очиж байгаа үлдээгээд дэлгүүр хурцж байгаа явж ирж байсан гэсэн. Яг нь. Нэг болгосон. 5 цагтаа эндээс үхэх юм. Амир. Үнтэй мөргөлдөөд энэ да гэсэн чинь би урсгал гэсэн биш шүү дээ. Зүг батлаа. I'm going to Mongolia. За ингээд юм. За KFC-д орж ирээд юм идчихэд чи одоо шинэ тэл гэдэг нь орж үзчихэд юу юм аль болох хурдан. За мод явмаарай. Йоо, миний мөн айцс нэрээ. Cheers. За ингээд 7 хоног гоё аялаад, олон зүйл үзээд, айцсаа даван туулаад, гоё сайхныг мэдрээд, ганцаараа аялж агаад гэртээ ирсэн. Ингээд гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ гэр бүлтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж аваад одоогийн байдлаар гэртээ өдөө амар сайхандаа жарган амьдарч байна.